За улсын хурлын гишүүдчдэр, засгийн газрын гишүүдчдэр бид бүгдээрээ үндсэн хууль дээр гараан тавиад тангараг өргөдгөө. Өргөсөн тангарагтаа үнэнчээр одоо нэг мөр сэтгэл зүгээр энэ үйл хэрэгтэй явж байна гэж ойлгодог. Чуулганы хуралдаан дээр парламентын өөрийнх нь одоо амин сүнс бол энэ мэтгэлцэн үзэл бодлоо илэрхийлэх, нээлттэй байх, иргэдийн мэдих эрхийг хангана гэдэг бол бидний том зарчим байдаг. Энэ зарчмаа л хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бидний гол ярих зүйл бол тоо баримт, за дээрэс нь судалгаа, энэ үнэлгээ ил тод байх ёстой гэдэг энэ зарчим байгаамаа. Тоо баримт асуухаар субъектив байдлаар хариулаад байж болохгүй сайднараа. Маш эмзэг байна, цочоо ихтэй байна, хардамтгай байна. Тэр ер нь бол ингээд тодорхой тоо баримтан дээр тоо баримт хариулаад асуудлыг хоёр талд биш, яг нэг талд Монгол улсын хөгжлийн хөтөлбөр ярьж байгаа учраас бид нар нэгдмэл эрх ашигын төлөө байр суурьтай байх ёстой гэсэн зүйл байгаа. Эцсийн эцэд явж энэ төрд итгэл гэдэг бол төрийн бодлого нь нээлттэй ил тод энгийн иргэдтэй ойлгомжтой байж ижил дэмжлэг авдаг. Тийм учраас энэ одоо хөгжлийн хөтөлбөр гэдэг зүйл энд орж байгаа зорилт болгон иргэдэд ойлгомжтой, энгийн, хэмжигт хүч байх ёстой. Дээрээс нь бид нар 48 сарын хөтөлбөр дотроос эхний одоо 10 сарыг ингээ хэрчээд харах юм бол явцын биелэлт нь ямар байгаа тухай асуусан. Энэ дээр бас хариулт байнгын орны төвшин дахиад асууж авъя гэж бодож байгаа. За түрүүн ганц төмөр сайдын хэлж байгаа зүйл байсан. Юу гэхээр бид нар энэ улсын хурал 2024 оны 11 сарын 20-доор амар өсгөлн дарга хүн төвд стратеги хэрэгжүүлнэ гэд баталсан. Өөрөөр хэлбэл хөгжлийн хөтөлбөрийн дараа төсөв баталсны дараа энэ стратегийг 5 тулгууртаагаар баталсан. Тэр одоо миний хэлэх гээд байгаа санаа бол 26 он цаашлаад энэ 28 он хүртэл бүхий л зөвхөн энэ одоо хөгжлийн хөтөлбөр төдийгүй төсөв бүхий л зүйлдээ энэ хүн төвтэй байх 5 шалгуурынхаа хэмжүүрээр их хурлаас гарч байгаа энэ шийдвэрүүдэд нягтлж, магталж, шүүж, тунгааж, сорж үзмээр байгаамаа. Тэр утгаараа энийг дахин хэлээд байгаа юм. Тэгэхээр бидний гол зүйл бол энэ эдийн засгийн өсөлт чинь иргэдийн гарт дээр очиж гэнэ үгүй юу? Бид маш гоё үгээр зорилт бичиж болно. Гэхдээ энийг бол зүгээр одоо хийсвэр хийсэн гэж бодохгүй байна. Мэдээж одоо энэ эдийн засгийн хөгжлийн яам, холбогдох яамдууд бүгдээрээ л одоо судалгаа, үндэслэл, нотлохоо гаргаад хийж байгаа байх. Харамсалтай нь жишээлбэл өнөөдөр хүүхдэд зориулна гэсэн төсвийн мөнгө чи яг хүүхдэд очиж байгаа мүү юу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийллийн хэргийн золиос болцоод төвд очиход тэнд нь мэрэгжлийн сэтгэл зүйч байхгүй ч гэдэг юм яг амьдрал дээр тулаад ирэхээр хүний эрх айгүй хэцүү байгаа байхгүй юу? Тэр парламентаас гаргаж байгаа шийдвэрүүд, хууль, дүрм, журам энэ бүх зүйл чинь амьдрал дээр яг амилж байгаа мó гэдэг дээрээ бид нар бас том чихээр сонсож хүлээцтэй хандах ёстой шүү засгийн газраа. Тэгвэл болохоор нөгөө оруулж ирсэн бичгийг нь зарчмын байдлаар ингээд санал гаргаад хэлэхээр шууд шүүмжлэл гэж ойлгоод субъектив утгаар хүлээж аваад татлаад байж болохгүй. Монгол төрийн бодлого бол олон талаас нь магталж ээж, үзэл бодлоо уралдуулж ээж, тоо хэмжээс ярьж ээж гардаг байх ёстой юм аа. Нэг хоёрдугаарт бол бид энэ их хурлын чуулганы танхимд хэлж байгаа амнаас гарч байгаа авиа болгон дээр хариуцлагатай байх ёстой. Хувь хүний үзэл бодол гэсэлүүтэйгээр тухайн салбарын үндэслэл тооцоо мэрэгчлүүдийн гаргаж өгсөн тэр баримтууд дээр сэдвүүдийн төшөглөж ярьж явах ёстой шүү гэдгийг уриалж байгаа маа. За эцэснэ гэж хэлэхэд мэдээж энд Монголынхон эсрэг Монголоо хорлох гэсэн хүн байхгүй байх. Аливаа асуудал дээр бид нар объектив хандах ёстой, бодиттой хандах ёстой. Өнөөдөр мэдээж одоо цар тахал, одоо худалдааны дайн, олон улсын нөхцөл байдал муу гэд энэ бүх зүйлийг ойлгож байгаа. Гэхдээ энэ хөгжлийн хөтөлбөр түүний үзэл баримтлалыг оруулж ирэхдээ дэлхийд ийм байгаа